Миний худалдаж авсан нөхөр part 3. Байшиндаа дөхөж очиод харавал Генригийн ажлын өрөөнийг ярил асаалтаа. Би түнд садаа болохгүй тулд чимээгүйхэн гэртээ орж түүний өрөөнөө хажуугаар өнгөрөхдөө зүрхийг минь зүссэн тэр нэгэн дууг сонсов. Эхэндээ итгээгүй би гэдэг хүн өрөөнийх нь хаалгаар харлаа. Генри ширээн дээрээ сууж тоогоо бацлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гүн харуулслаар дүүрэн нулимсыг нь гүйцээж чичрэн байв. Би хаалганаас ухсхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэтэл байлаа. Генри уйлжээ. Генри одоо өөх гэж байсан ч түүнийг үзүүлэх эрх одоо түнд байхгүй штэ. Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдж байлаа. Тэр намайг өөрт нь хайргүй болсон үнэмшихгүй. Тэгэхээр би түнд ямар нэгэн аргаар үнэмшүүлэх хэрэгтэй. Би өрөөрөө айдас хүйдэс зөвхөрөл гунгаа дагаж ядан орлоо. Өглөөн нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван. Тэр шөнө юуны тухай бодож хонсноо би энэ хороо дээр нэг ч амьд хүнд ярихгүй. Ирэн юу болов вэ? Ичээ Генри өглөө над руу ангацсан. Юу ч болоогүй гэж би хариуллаа. Онцгой зүзүүдлээд ихтэй одоо дуусчихсан учраас санаа зовлтгүй гэж би хэллээ. Миний тэр үед бодож чадах ганцхан зүйл гэвэл би Генрид өөрийнхөө худал хуурмаг гэдгийг үзүүлэх боломж олох тухай л байв. Түүнийг ямар ч хэрэгэлзээгүй л болох хэрэгтэй. Тэр боломж яг тэр өдөр хурж ирсэн юм. Гадуур явж байгаад гэртээ буцаж ирэхдээ Генригийн ажлын өрөөнөөс Илэрийн дууг сонсов. Гайхалтай. Би хаалганд төхөж очин түлхүүрний нүхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэрийг би харсан. Тэр үнэхээр бүрдэндүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Генри дахиад нэг удаа хэлээ. Клэр та манай гэрээс гарна уу? Би таныг харах ямар ч хүсэл алга ойлгохгүй байна гэж юу? Гэхэн дуултна. Үгүй би ойлгохгүй байна гэж Клэр чангаар хэлв. Тэгснэ Генри рүү хөөхөн нүдээ жижигхэн болгон хараад чи юм уу холчгоор навш гэж удаагнаар хэллээ. Генри Клэрийг ширтэн хэсэг зогсноо түүн рүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхисэн нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл хатгаар чичирч байлаа. Явда гэж тэр хатин хахирган дуугаар шивнэ. Тэгэхдээ Клэр нүдээ том болгон бүрэн нээхэд түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн омог бас тэр эмзэг сэтгэл нь харагдаж байлаа. Генри гэж хэлэхэд түүний хоол нь яагаад ч юм бишигээ үзэсгэлэнтэй сонсогдно. Тэгтээ Клэр гэж Генри арай ядан хэлээд хоош ухрав. Клэр түүн рүү төхөнгөө Генри чи ингэж хоёр биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ? Би чамд хайртай. Чамтай л байхыг хүсэж байна гэж хэлж байна. Генри үхч дуурах сөхөөгүй байхыг харсан Клэр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж чи надад хайртай гэдгийг бид хоёр хоёулаа сайнаас сайн мэдж байгаа штэ. Чи арай үгүй гэхгүй үсттэй гэж хэлв. Генригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг би удаан харж тэнэмгүй байлаа. Тэр ч үнийгээ мэдээд нүдээ гараад таглав.
чи энд яах гэж ирсэн юм бэ? Яагаад гэвэл би чамд хайртай, чамтай байхыг юунаас ч илүү хүсэж байна гэж Клэр хэлээд Генригийн мөрөн дээр нь гараа тавьж надаас чи хайртай бицтэй гэж шивнэн асуув. Тийм ээ, тийм гэж Генри чангаар хэлэхэд Клэрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь хавцан гүнслээ. Би гайхсангүй. Надад бүх юм урд нь болж байсан юм шиг л санагдав. Харин Генриг өөр бүсгүй унсхийг харах хэцүү байсан учраас би нүдээ тасансан. Эдл болоо. Ингэж хэлхийг чинь ямар их хүлээвэ би гэж Клэр эцэст нь хэллээ. Магадгүй хүсч байснасаа ч чангаар тэрсэн бах. Илгээл Генри гэнэт Клэрийг шийдэмгий түлхээд чи бид хоёр одоо дахиж уулзаж болохгүй гэж хатуухан өнгөөр хэлв. Үгүй дээ. Хонгор минь чи бид хоёр өнөөрөө уулзна. 9 цагт би чамайг олтост хүлээж бай. Би ирэхгүй. Чи мэдээж ирнэ. Яасан ч үгүй. Хизээч. Би чамаас гуйж байна штэ Генри. 9 цагт гэж Клэр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөжл хөшгөний ардуур орж амжив. Клэрийг явсны дараа би Генригийн өрөөрөө шагаавал Генри сандал дээр толгоогоо базлан сул очсон байдалтай харагдана. Үсээ зогсоо цайхуу зулгаан байгаа хуруунаас нь би Генриг хичнээн их зовж байгааг харж байлаа. Ингээд надад боломж гарч ирлээ. Одоо л хөдлөх хэрэгтэй. Би өрөөндөө очиж малгай цуваа тайвнаар тайлв. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Генри рүү явах гэж байснаа. Энэт цогтсов. Чи мэдэж байна уу? Хэнийг алдах гэж байгаагаа. Би сайн мэдэж байгаа үсттэй ирээн гэж өөртөө хэлээд гүн амьсгаа авлаа. Ширээн дээр минь Генригийн нэг зураг байдаг юм уу? Түүний хамгийн сайхан гарсан зураг. Харин ард талд нь хайрт Ирэнэтэй Генригийн бичсэн зураг байдаг. Би зурагт хурч очиод газар өвдөглөн сууж түүнийхээ зургийг удаан гихчин ширтэж залбирсан. Түүндээ мөргсөн Генри гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад үнэндээ байсангүй. Надад төлөвлөсөн бүхнийг хийх хүч чадал хайрлаач гэж би түүнээс гуйж билээ. Хэцэг хугацааны дараа би босч доод давхар руу явав. Генри надад хатагтай кован захиаг хургуулсан байна. Өвдсөн гинэ. Би очиж чад ирье гэж түүний өрөөнд орж хэлчихэд гарлаа. Гэтэ кован гэдэг нь миний бүр дээрний нэг танил манай хотоос 4 цагийн цайд амьдардаг бүсгүй. Би хаяахан очиж хуучилдаг л байсан юм л да. Би чамайг явуулмааргүй байна. Чи бүр цанхиогоод ядарчаач. Амарх хэрэгтэй гэж Генри юу ч болоогүй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавьж эхлэв. Миний би маш сайн байна. Би явж хаад маргааш өглөө хүрээд ирнэ. Би өрөөндөө уцтай байсан учраас Генри миний ярихыг сонсож чадахгүй байх болов. 7 цагийн үед би Геральт Грей рүү залгаж товч бөгөөд тодорхойгоор та 8:30-д хоолцоос хүрээд ирэхгүй юу гэж хэлсэн юм. Юу гинэ? Хатагтай Стэнфорд гэж гинтийн бэлэгт баярлсан тэрээр барьц алтан сандран хэлж байна. Ийч олон далайн ямар ярьсангүй уцаа тавилаа. Миний
төлөвлөгөө маш хялбар. Генри 9 цагт Холтест Клэртэй уулзахаар ирнэ. Тэгээд Грей бит хоёрыг харна. Би шүнжэнгөө байхгүй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Түлэн. Би таймнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцлахыг бодож амаг тавгүй бодлоо гэхийг хүсч байлаа. Гэлэлцсэн жижигхэн хиймэл чулуунуудтай мөнгөлөг өнгөтэй даван даашинзаа өмсөж нүрээ бодов. Би хөөрхөн харагдахыг хүсч байлаа. Гэхдээ тэгхийн тулд маш их бодог шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гинэт толгойд минь хэрвээ Генри Холтест ирэхгүй бол яах вэ? Яасан ч үгүй гэж их л шийдэмгий хэлсэн шүү дээ. Тэр Клэрийг эсэргүүцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яах вэ гэсэн бодол зурсхийн орж ир. Энэхүү гэгэн бодолд цочсондоо би гартаа барьж байсан ингэсэгний шаазан хайрцаг газар талдаад хэлчихв. Хэрвээ тэр ирэхгүй бол тэр Клэрт тийм ч их хайртай биш гэсэн үг. Тэгвэл би гэрлүүгээ хамаг хэрчээрээ гүйж ирээд үнийгээ тэрэн хамаг үннээ уйлан байж хэлэндээ. Ингэж бодоход л өчигдрөөс хойш хуурай байсан нүд маань том төслөөр дүүрч зарим нь хазар даган урсав. Гайхалтай хэрэг шүү. Хүн итгэлийн алдаж цөхрөнгөө барсан үед итгэл найдвар өчүүхэн төдий сумалцгаад сэтгэл хамгийн хэцүүгээр зовдөг юм билээ. Би тайван байхыг хичээж хувцсаа өмсөж эхлэв. Гар минь учиргүй чичирч байсан ч хувцсаа өмсөх гэдэг үнэхээр амаргүй даваа байлаа. Хувцслаж дуусчаад аяллаа том цуваа нумарч үдшийнхээ даашинзыг нов. Гарч явхад минь Генри өрөөнөөсөө гарч ирэн цовны минь захыг чанга гэгчин тавчилж өгөөд анхааралтай яваарай. Битгий хамаагүй ядарчихаарай ирэний минь гэж хэллээ. Санаа зовлтгүй дээ Генри. Би зүгээр гэд түүнийгээ унссан. Ихийн сүлжийн удаа. Ингээд л би гарч явсан. Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явхад үйтэн салхи цовны минь доогуур голгож нүцгэн мөрөнд минь хурч байсан. Зөөлхөн даавуу хөлийг минь элбэхэд би толгой дээгүр их залхах гэж байдгаараа хичээж байсан юм. Холтес гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб юм л та. Нэг их муу нэрттэй газар биш байсан ч яагаад ч юм хөөхнүүд нэг бол нөхөртөөгөө ирдэг эсвэл бүр ирдэггүй байсан юм. Би Холтес хэмээх нэрийг бүтээсэн том гэрэлт үсгнүүдийг харав. Хитрхи их гэрэл нь бараг л нүд өвтгмөр санагдаж билээ. Үүдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хевсэнцэр дээр нь хүн өөрийнхөө хөлийн чимээг сонсох янзгүй. Хитрхи гэлзэл болсон үйлчлүүлэгчдийн гэлгар хувцснууд нь алмаз эрдэн шиг хуурамчаар гэлэлцэн. Төв танхимд нь орж ирвүү үгүй юу жаз хөгжмийн хурц аялгаа толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том гэрэл үүсгүүрүүд, цагаан ширээнүүд, гар костюм, нүцгэн мөр, ялалтсан шил, торгон хэрэглэл, алмазын чулуу. Тэмээ ноён Грей намайг хүлээж байлаа. Тэр яг л дээд зэрэглэлийн эрэгтэйчүүдийн сэтгүүл дээр гардаг гэлцэл зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хүнтэй харьцаж сурсан иргэсэндээ сэтгэл хөдлөл юм уу гайхсан ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй. Ийдэг бөгөөд хүндэтгэлтэйгээр инээмсэглэлээр би ширээ сонгохдоо үүдээр орж гарч байгаа хүмүүсийг харж болох зэрэг бодолцож сонгов. Гэрэн дээр очиод үүд ширтэж суухад бүх юмсыг бүдгхэн үүлэн хөшиг бүрхсэн мэт санагдаж байлаа. Бүх юмс мандран тунарч байгаад ганцхан цэнгэний газрын хаалгал томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод
санаж байгаагаар ноён Грей нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан, тэр инээмсэглээд л байсан. Би бас инээмсэглсэн л байх. Алганы яг дээд талд нэг том цаг байсан юм. Намайг Холтест хурж ирэхэд цаг яг 8:30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг ааж явахнаар явсаар л байсан. Хэрвээ тэр үед хэн нэг нь миний сэтгэл рүү өнгөсөн бол том цагаан дугараг 2 зүүнээс өөр юу ч олж харахгүй л байсан байх та. Яг 9 цагт хормыг загж зөө 12-ын тог шөрөгөө үгүй юу том шилэн хаалга онгов. Яг л миний хүлээж байснаар. Гэхдээ тэр орж ирсэн хүн нь Генри биш, Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирв. Цул хар өнгөтэй саатан даашинсан түүний биеийг зөөлнөөр ороожээ. Толгойд дээрээ тавьсан гоёмсаг алмаазан зөөлтөн гялалзаж, сайхан мөрөн дээгүүр нь гялалзах чулуунууд дуу алтмаар үзэгдэлэнтэй. Клэйр орж ирмэгцээ тэнийг хэлцэж танхимыг тэр чигтэн гүйлгэн харав. Генриг ирээгүйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичирч байна. Гэвч яа гэх тэр танхимыг дуулаад нэг ширээнд очиж өсөв. Түүний суусан ширээн миний байрлалаас сайн харагдаж байлаа. 9 цаг 15 минут. Том шилэн хаалга гонгоох нь улмал оширч, костюмтай залуус ирчүүд, үслэг идэл даашинз болсон хүүхнүүд чимээгүйхэн орж иж шуугилд холонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хэвсэнцэр дээгүүр эцгүй мэт урсах ширэн гутал мөнгөлөг шахануудын урсгалыг ширтэн суулаа. Ядаж байхад ямар олон орчих гарч ирдэг юм бэ? Алганы этгийг сонсох бүрт минь үйтэн айдас нуруур өмнө шургаж өвдөг рүү минь урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгүй нэг ч хором сууж чадаагүй юм. Болгоомжтой Стэнфорд гэж гэрээ хэлхэм дүүд зэрэглээ шиг л хол сонсогд. Учир нь би барьж байсан усаа даашин руугаа асгаж чаж. Би гэхдээ тоосон ч сэнжгүй аяган дээрх мөснөөс нэгийг авч амруугаа хийлээ. Рэй над руу гайхалт үрсэн. Нүдээр харж байсан юм. 9 цаг 25 минут. Өвдөг маань гим хийсэн хүнийг шиг л чичирч байв. Хитрхийг чичирснээс болоод хизээч алхаж чадахгүй болчихмоор л санагдаж байж билээ. Би нууцхан Клэйр рүү харна. Тэр бас л хүлээсээр. Түүний нүд нь бас л хаалган дээр хадаастай. Гэрэн дээр байсан цэцгийн дэлбэг тацтан хаях нь түүнийг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа. 9 цаг 30 минут. Би твдэж байсандаа тэр юм уу? Эсвэл тэнд байсан жааз хөгжим тэгж хүн дуулдаж байсан уу? Болохоор өмнө хүнд зүйлээр зогсоо зайгүй нүдэж байгаа юм шиг л санагдаж байв. Өгчмөдөж бачимдсан сэтгэл рүү минь агаар муу танхимын аяыг давалгүй боочхмоор санагдаж би хүйтэн гараараа хоолойгоо барьж суулаа. 9 цаг 45 минут. Алга нэгдэж тэр орж ирв. Яг л тэр хоромд Генри агаарт өлгөөхт ч гэсэн юм шиг л санагдаж байлаа. Иргэн тойронд юу ч байхгүй юм шиг. Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Генрийг л харж чадахгүй байлаа. Тэр харанхуй нөхмөд надад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юу ч сонсоогүй юм. Чихмэн таг дүлий болсон мэт чив чимээгүй намайг нэг хором бүрхөв. Энэ мөчөд би арай гэж сэхэ аван Грейд
жаахан хөвжилдөг л доо гэж хэлв. Би түүний хүзүүгээр нь тэрвэрч мөрөнд нь нүрээ наагаад костюмныхын захыг чангаар хазав. Тэр үед би ганц л юм өөртөө хэлж байсан нь Ирэн хитрхи чанга хашгирч болохгүй. Грей хаалга руу биш над руу харж суусан байсан болохоор Генриг орж ирэхийг харсангүй. Учрыг ч ойлгосонгүй гайхаж туссан нүдээр над руу харжсав. Гэхдээ жинхэнэ эр хүний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж өсөнд минь гараа хүргэхийг оролдож байлаа. Би толгоогоо түүн рүү харж байсан ч нүүрэнд ямар ч хувирал гарахгүй хичээж байсан юм. Гэхдээ нүд маань бүхнээ нууж дөнгөсөнгүй бололтой. Грей нүд рүү хараад бараг л дуу алдах төхөж. Би салга хүншгэл гартаа барьсан жунзаа сийчрүүлэн байж Грей дарс хаан байна. Би дарс умаар байна. Яагаад энд дарс байхгүй юм бэ? Чачгч. Намайг уурлуулад дэмий ойлгосон Грей үйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зүйл шивнэхэд үйлчлэгч инээмсэглчгээд яваад өглөө. Би энэ бүхний хажуугаар Генриг ажигласаар л байлаа. Тэр Клэр дээр хурж очив. Клэр хитрхи их баяраар дүрж байгаа бололтой. Ханал дээрээсээ өсрөн бууж жаргалтайгаар инээмсэглэв. Тэр Генриг ирэхгүй гэж сандарч байсан бололтой. Түүнийг хоцорсон тухай нэг ч үг хэлсэнгүй. Харин Генри цонхиж цайсан ноцтой царайгаа нууж чадалгүй зогссон. Тэр хоцорсон нь надад бүгдийг урдныхаас ч тодор хэлж өгч байлаа. Генри ирэхгүй байх гэж их л тэмцжээ. Үнэхээр их. Гэвч тэрэд хэлсэнгүй юм байж. Генри Клэрийн ширээнд очиж суув. Түүний нүдэнд унтрашгүй их баярын оч гэлэлцэж инээмсэглэн. Ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хизээч мэдэхгүй. Ингээд парт 4-оор